Өөрөө мэдлгүй авдаг юм гэсэн. Байна уу гэж авдаг юм. Хотоодор дуран оруулаад тэгээд нөгөөтг чи ингээд эргүүлэл ингээд явж байгаа. Тэр чинь хүн болгоны скил гэхгүй. Арга байхгүй юу? Тийм байхгүй шүү дээ. Гэр бүлийг эрүүл болгоод дад шаргалтаа сайхан тий сайхан нутагтаа сайхан амьдраасаа гэдэг юм л байна тийм. Сайн байцгаана уу? За, Mobicom-ийн 30 жилийн хүрээнд бид бүхэн та бүхэндээ зурлаар Дайнам подкаст өргөж байгаа. За, энэ удаад бид эрүүл мэндийн салбар тэр дундаа хайн зүрхтэй холбоотой сэдвүүрээр ярилцж байна. Манай өнөөдрийн студид маань за зүрх мартахгүй төслийн нэмж хасчулан хэмж ирсэн байна. За, өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, үүн дээр бас нэмээд хэлэхэд зүрх мартахгүй төслийн санаачлагч гэж хэлж болох уу? Юу гэж танилцуулах вэ? Ямар стат дээр явж байна юу? Ер нь бол зүрх мартахгүй төслийн тий. Нэмж тий нэг тал нь л одоо тий. Нэг нь хийдсэн гэж хэлж байна. Тий. Хоёлоо гоё мэрэгжлээс нэхлэе гэж бодож байна. Ер нь яг ямар мэрэгжлтэй вэ? Эрүүл мэндийн салбарынхан бол хизээч ер нь төгсдөггүй салбарын болов гэж би хараад байдаг шүү дээ. Маш олон жил ингээд суралцж идэг тий. Би өөрөө Солонгост 10 жилээ төгссөн. Яг 10 жилээ төгсөөд яг ингээд төгсөх ангидаа буюу одоо ахлах сургуульд байж хахад би биеэ өвдөөд нэг хагалгаа хэлэх шаардлагатай болоод. За тэгээд яг хамгийн анхны удаа Yonsei Severance гэдэг имлэгт анх орж исэн. Тэгээд тэр имлэгт ингээд ороод ингээд үзэхээр имлэг гэдэг чинь юм бэ. Нийтдээ бараг нэг гэдэг чинь нэг 20 гаруй давхар тий. Тэгээд аймаг олон блокуудаас ингээд нийцсэн тасгууд нэг аль тустай юм байдаг юм байна. За профессор буюу эмчнэр нь бүр ийм мундаг байдаг юм байна. Анх тэгээд ингээд харангуутаа зүрхний эмчлийн эмч. За эмч болъё гэж бодсон. Тэр дундаа зүрхний эмчлийн эмч болъё гэж бодсон. Надад намайг үзээд онцлоод явж исэн эмчнэр дотор зүрхний эмчлийн эмч байсан. Үнэхээр гоё харагдсан. Тэгээд за ерөөс эмч болъё тэгээд дундаа зүрхний эмчлийн эмч болъё гэдэг. Тэгэл анх Монголд ирээд Ач Шангаахны дээд сургуульд эмчийн мэрэгчлэр анх орж исэн. Өө за. За ингээд яасан бэ гэхэлэр нөгөө манад тэр үед резидентэд байж хахад ПАК гэдэг багш байдаг байсан. Солонгосон байх нь. Яг зөв тийм солонгос эмч байсан тийм. Одоо яг Солонгосоос Монголд ирээд мислийн резидентийг ахалж исэн багш юм. Өө монголоор их сайн ярьдаг тийм багш байлаа. Өө за. Тэгээ би ч нөгөө бас солонгос хэлтэй 10 жил төгссөн болохоор солонгос хэлээр ингээд яриад багшаа нэг ийм мөрөөдөл байна ингээд бас энэ маань ингээд те ингээд бас солонгос бочоод ингээд сурах юм сонирхол маань бас байна гэдэг. За ингээд нэг оюутан солилцооч гэдэг юм резидентийн үед нэг 3 сар явж ирээд надад дөрөлг ирсэн л дээ. Өө жилээр фэллоу чамааг л авч болж байна гэд. Тэгин гут нь л ерөөс эргэлж авах. За ерөөсөө л тийшээ явъя гэд. За ингээд нийтдээ 6 жил Солонгост бол яг фэллоу дуусаад анаахны докторцоллоо аваад тэгээд хамгийн сүүлд нь Сан Карлос буюу Ариун Карлос гэдэг имлэгийн зүрхний эмчлийн эмчээр ажиллаж агаад. За тэгээд тэр үед мэдээж ковид гараад ингээл болцоох юмчтэй зүрх мартахгүй төсөл гэдэг ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Хоёлаа энэ дэр нэг ингээд хамтраад ажиллая гэдэг санал ирээл. Одоо ингээд цогтой хамтраад одоо нэг зүрх мартахгүй төслийн ийм том төслийн бас нэг эдис нь болоод ингээд ажиллаж ийн нийтдээ бол одоо Монгол улсын маа төсөл бол нэг 2.5 орчим тий тойрчлоо. Тийм тэгээд нэг 400 мянган хүүхэд үзсэн. Оншилсан. За эндээс бол нэг хагалгаанд бол нэг 1650 одоо ингээд хаалгаа нь ороод явж байна. Өө за. Бас л нэлээд олон тоо шүү тий. Сая ярианд бүр ингээ яриа эхлэхээс ахуулаад яг энэ мэрэгжлийг сонгоно гэдэг бол өөрийн тань хувьд бол ерөөсөө хамгийн том өсч мөрөж исэн мөрөөдөл тий. Тэнгүүт энэ мөрөөдлөөр ингэж ажиллаж хөдөлмөрлөөд ялангуяа энэ төсөл дээр маш олон хүмүүсийг ингээд одоо энэ чинь сайн дураар ажиллаж шүү дээ тий. Тэгэнгүүт маш олон хүүхдүүдийн аймнаас эрүүл мэндийг ингээд аврах тэр мэдрэмжинд өөр тань яг ямар мэдрэмж төрдөг вэ? Хүүхдүүдийг онцлоод хүүхдүүд эрүүл болоод гэрийнх нь их сайхнаар хүлээж аваад явж байгаа тий тэр мэдрэмж. Уу яг хөвдөө ингээл баярлна л за. Тэг ингээл хөрхи мэдээж одоо ингээд хагалгааны зөвшөөрлүүд авна. Хагалгааны зөвшөөрлийн ууцтай ялангуяа ингээл эцэг эхчүүдтэй нь уулзаад ер нь бол зүрхний одоо үгдийн хагалгаа гэдэг бол дэлхийд дээр хүн болж төрөөд бол үсрээл одоо үгдийн 2-3 хагалгаанд л ордог. Тий одоо юу гэдэг нэг одоо шилбэл таавар нэг олгооны хаалганд орчлоо. Цаашдаа одоо нэг цаашдынхаа эрүү яг энэ нэвцээр явбал одоо юу гэдэг эрүүл байх юм бол нэг хаалганд орохгүй бах. Тэ за одоо тэгэл өсрээд нэг 2-3 хаалганд л ордог байхгүй юу. Тэгэхээр яаж юм ихлээр дэлхийд дээр байх хүнд хаалгаануудын нэг бол ерөөсөө зүрхний хаалгаа. Яг тийм байна. Бид нар ч одоо ингээд одоо ярих юм бол одоо ингээд цэжиг нь онгоолгол хүний биед байх хамгийн том цуц буй гол цуцсан дээр жижиг хэмжээний ойдол тавьж гуурс зоогоол дээд хүн дивэн буюу 2 гар толгоноос ирж байгаа цуцсан дээр нь ойдол тавьж гуурс зоогоод доод хүн дивэн буюу 2 хөл одоо хэвлэн илэг дэлгүүгээс тэ босод хэвлэн эрхтнүүдээс ирж байгаа цуцсан дээр нь ойдол тавиад
нэг амьсгал зүрх судасны аппараттай холбоол ингээл ерөөхдөө зүрхийг нь бүтэн зогсоо, зүрхийг нь хоосолж жагаад тэгээд тэр дотор цоорхоо. За авахлахын асуудлууд байвал байна. За одоо том хүмүүс төр бол одоо юу гэдгийг те ингээл хавхлахуудыг бүрэн солих гэл ингээл бүх төрлийн хаалгануудыг хийж байгаа. Тэгэхээр нөгөө тэр хооронд зүрх ажиллахгүй, уушиг ажиллахгүй байх гэхээр нөгөө тарих бусад эрхнүүдэд юу гэж ихлээр нөгөө аппарат маань цус эргүүлээд ингээ байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэлээд хүн хаалганд ордог гэсэн. Тийм байна. Яа, яар зүгээр сонсоход юу итгэдэг хүн ингээд яриаг ингээд яагаа шууд өөр дөрөв төсөөлдөг юм болоо тий. Би бүрсээ энэ таагадаад тэгэл амар бол юм бодлоо. Тэгэхээр мэдээж тийм юм сонсож байгаа хүмүүсд баярлахгүй л дээ. Айгу хэцүү шүү дээ. Ер нь бол ингээл тэр сэтгэл зүй бол айгу хэцүү. За тэгээд мэдээж даваа туулсны дараа бол баяртай байх. Тэр юм мэдээж баярлж байгааг нь харахад барыг харж байхдаа өөрөө бас баярлна. Яг тийм. Цаашлаад гэвэл мэдээж манай Монгол улсад юу гэдгийг эрүүл хүүхэд байж, эрүүл боловсралтай хүн байж мэдээж манай Монгол улс бас хөгжинэ. Тэгэхээр бас эмч хүнийхээ хувьд те манай төслийн хувьд ч гэсэн одоо болцоогоомж бидний хувьд бол айлуулах одоо энэ олон хүүхдүүдийг эрүүл болгоод те гэр бүлийг эрүүл болгоод аз жаргалтай сайхан те сайхан нутагтай сайхан амьдраасаа гэдэг юм л байгаа юм тийм. Тэгээ одоо сурчлан таниулах тий эрүүл байх тал дээр тийм сурчлан таниулах гэдэг бол бас их чухал зүйл. Гэтэ ер нь ингээд анзаарах юм бол юунаас болоод одоо зүрхний юм асуудалтай болоод идэм болоо. Ялангуяа хүүхдүүдгээс ярьлаа тий хүүхдүүдийн хувьд. Яг ер нь яг ийм дэлхийд дээр нөгөө 100% гэж юм бол байдгүй шүү дээ тий. Одоо яг тэрнээс бол гэдэг юм бол байхгүй. Аавас үгүй бол ээжэс ч гэдэг юм дээ ингээд нэг тийм юм бол яг үннийг хэлэхэд зүрхний цоорхоо 100% иннээсээ гэж юм шалтгаан бол байна. Ер нь бол ингээд шилбэл бид нар бүгдээрээ шилбчүүтээр хоёулаа чинь зүрхний цоорхоод өдөрдөг байхгүй. Тийм үү. Ерөөсөө тий. Тий. Энэ яаж юм гэхлээрээ анх ерөөсөө хүн чинь ингээд ээжийнхээ гидсэн дотор амьсгалахгүй шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхлээр ингээд хүүгээрээ амьсгалдаг. Хүүгээрээ бо ээжээсээ ингээд хүүгээрээ холбоотой. Тэгээ эндээс ингээд цус аван гутаа одоо ингээд дотгошоогоо явуулаад ингээ өнгөц венүүдээрээ явуулсаар хагаад зүрхэн дотор байдаг хоёр цоорхоогоор дамжаад одоо гол цуц руугаа би өөрлөгөө авдаг цусаа. За ингэж авангуудаа яаж юм гэхэлэр ингээ тархи руугаа явуулна бусад эд эрхтнүүд бүгд яах нь ээжээс авсан шимт ижилээр ингээ хөл гарууд үүсээд одоо хүмүүс хуруунууд нургаал ингээл бүрэн гүйцэд одоо боловсрох гээд шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингэж явдаг. Тэгээд анхны амьсгал авсан цагаас эхлээд нөгөө хүмүүс тэгдэг шин гадаа гаргаа хүүхдээ сайн гадаа гарахаар л унтаад идэг те. Их сайхан 50 амгалан болвол ингээл хүчлэгчтэй газар санаа алдаа сайхан унтаад идэг. Энэ шиг ингээд нэг эхний 3-6 сар дотор бол ерөөс хүүхч гадаа гарахаар л унтаад идэг шин. Чи ерөөсө тэр цоорхоонуудыг ингээд бөглөхөө л үзээд байх гэсэн өөрөө. Тэгээд тэр цоорхоонууд маань анхны амьсгал авсан цагаас эхлээд 14-өөс одоо юу гэдэг 45 хоног. За хамгийн дээдл нэг 2 сар дотор бол энэ өөрөө бөглөх хэрэгтэй. Тэгээд бөглөхгүй болохоор яах нь вэ гэхээр энэ бол бас ахаа төрөлхийн гажигт ороо явчихдаг. Энэ асуудлууд хэлж яг зөв. Нөгөөх нь бол ерөөсөө төрөлхийн цоорхоо зүрх нь анх үүсгэхдээ л дефектд үүсээд байгаа. Ийм хоёр төрлөөр яах нь гэхээр хүүхдийн зүрхний одоо тийм те цоорхоонууд үүсэж байгаа гэсэн. Одоо ерөнхийдөө бол нийт төрөлтийн 0.8-аас 1% нь бол яах нь зүрхний цоорхоод төрдөг юм байна гэсэн судалгаа байдаг. Дэлхийд даяар бол. Сайхан яг нэг түүх ярихад бол ийм байна. Сая би Солонгост очиод өнгөрсөн жилдээ Ёсугээ хотод хурал хийсэн. Хуралыг байж хахад тентхи юм чи ярьж исэн байхгүй. Би 10 хэдэн жил Монголд очиод үзлэг онцлогоо хагалгаа ингээ хийжсэн. Тэгээд үзлэг онцлогоо хагалгаа хийж хахад бол 10 хэдэн жил бол яг судалгааг нь харахад бол өвчлөлөөрөө нас баралтаараа зүрхний асуудал бол яг нас баралтаараа нэг номер байсаар л байгаад байгаа. Гэхдээ монголчууд хавдраас айсаар байдаг гэж ярьж байгаа. Тий. Яг энэ дээр хавдраас айсаар гэдгийг нь одоо яг ингээд би ингээд өөр дээрээ бодоод үзэхэд бол өөрөө ингээд бодоод үзэхэд хавдар гэдэг зүйлийг бол яг үннийг хэлэхэд 100% имжлэгддэг шүү дээ. 100% имжлэгддэг байхгүй. Гэхдээ тэр маань ямар үедээ бэ гэдгээс шалтгаалж байгаа. Нэг үгээр хэлбэл 9 цагийн доош наруулаад тавьсан юм шиг л юм гэсэн. Тэгэхээр хавдар гэдэг зүйлийг бол тусчуулна. Хүн одоо юу гэдэг юм. Ер нь бол хавдрыг энгийнээр хэлэх юм бол ерөөсөө л эсийн буруу ургалт гэсэн үг шүү дээ. Хүн эсээс бүтсэн. Тэгэхээр эсийн буруу ургалт үүсээд ирэхээр хавдар үүснэ гэсэн. Тэгэхээр хүн альч одоо юу гэдэг юм те хаанаач хавдар үүсэх бүрэн боломж бол байгаа гэсэн. Тэгэхээр яаж юм гэхээр хавдар бол үүсч болж байна. За онцлоход эрт онцлох юм бол 100% бүрэн идэгэж байгаа гэсэн. Хамгийн тод жишээ. Одоо манай Монголд сая игээ ярихад холоодны хавдар аягүй их байна гэдээ ярьжсэн. За одоо Улаанбаатар сонготой эмнэлэг буюу одоо манай эмнэлгийн хувьд бол дуранг бол маш сайн хөгжүүлж чадсан байхгүй. Одоо Монгол улсад дурангийг баг ингээд нэг шат дахиу авчирч тавьсан газар гэж. Энэ юу гэж хэлгээд нэхлээр хотоодор дуран оруулаад дурандаа дуусдаг зүйл биш. Хотоодор бүх төрлийн хаалга хийдэг байсан. Нэг үгээр хэлэх юм бол эрт үеийн хавдрыг тэр үед нь хотоодын зүгээр ингээд хуулаад авчиж байгаа. Тий. Хуулаад авчиж байгаа гэсэн. Бараг 10 хэдэн жилийн өмнө шүү.
Тийм. Намайг резидент байхад гэхэр чинь 2000 он дөнгөж гараад ингэж яхад улаалоогоор нь оруулаад хотоодын яхнууд цоцрлаасан салстууд хавдрын бүгднийг нь хуулаад авчихна. Хөө. Одоо ингээл явгууд сарын дараа ихэд бидэртэй зүгээр. Маргааш өглөө нэмлэгээс гарчин сар хоолны дэглэм сахин тэгэл зүгээр. Гамаа сайн барай. Агтаа хуртаа авдар. Ямар нэгэн хийм имчилгээ, ямар нэг юм юу ч байхгүй. Вау. Ингэж идгэрж исэн. Тэгэхээр саяхан гэтэл манай одоо мислийн эмч маань хүртэл хуртаа авдар болчлоо гэд. Хуртаа авдар болчлоо дараа 7 хоногт юу энэ хагалгаанд орох юм байна гэд. Дараа 7 хоногийн 3 дахь өдөр хагалгаанд орно гэд 2 дахь өдөр өөр хагалгааны өөр хагалгаагаа сууж. Маргааш өглөө хөвтчихнэ гэд. Өглөө хөвтөл өдөөс хойш хагалгаанд ороод маргааш нэмлэгээс гараа явчихсан шүү дээ. Үу цаа тий. Тэгэл ямар ч асуудал байхгүй ингэж явж байгаа. Тэгэхээр энэ бол хавдар гэдэг зүйл бол тийм айхаар асуудал бол биш. Ерөөсөө л эртэлрүүлэлт гэдэг зүйл байх юм бол бүх төрлийн хавдрыг бүгднийг нь яах нь одоо идэх бүрэн боломж. Одоо сая Оросд ихэд хавдрын одоо вакцины хүртэл гарч эхэлж байна шүү дээ. Тэгэхээр бид нар тийм тэгэхээр одоохондоо бол биднэрт бол нэг тийм айгаадах зүйл байхгүй. Тийм гол нь эртэлрүүлэлт буюу бүрэн онцлогоонд зөв ордог л байх хэрэгтэй. Харин тийм байна тий. За сая яг хавдар гэл сая хоёул ингээл ярьлаа. Ер нь ингээд нийтлэг ингээд тулгараад байгаа асуудлуудыг ингээд ярьлаа. Тэгсэн чинь бидний ер нь бас ингээд нэг нийгэмд анзаарэгдээд байгаа зүйл нь юу гэхээр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал болоод ирэхээр баг юу гэдгийг эмнэлэг орохоос илүүтэйгээр эхлээд нэг энэ гар утас ч юм уу одоо юу гэдгийг интернет орчинд янз янзын зөвлөгөө мэдээллүүдийг зүгээр Google дээр ч юм уу тий эсвэл магадгүй одоо хөгжөөд янз янзын мэдээллүүдийг бас аваад байна. Нөгөө талаар бас ингээд басан болоогүй эргэн тойрны бас ингээд хүмүүсээс нэг юм мэдээллүүдийг аваад түүгээрээ эхлээд нэг юм өөрийгөө эмчлэх гэж оролдоод байгаа юм шиг анзаарэгдээд байгаа. Тэгээ магадгүй зарим тохиолдолд нэлээд хүндэрчээд эрүүл мэндийн хаал яг одоо хаалгаар орох жишээ нэ тий. Иймэрхүү кейсүүд ер нь хэрэг байх шиг байна. Ер нь их шүү. Тийм. Ер нь их. Дайлангуяа одоо нөгөө юу гэдэг нөгөө мэрэгжилт их хүмүүс маань бас зарим нэг маань бас тийм үйлдэлүүд их гаргах юм. Тий. Одоо ингээд юм ярьж байгаад өөр юм яриа явчихдаг. За тэгээд одоо юу гэдгийг өөр юм сурчлаа сүлдээ бизнесийн орчин бол явчихж байгаа жишээ нэг ч гэх юм те. Тэгэхээр яг зүгээр миний харж байгаагаар бол нарийн мэрэгжлийн хэмж яагаад байдаг юм бэ? Тэгээд нарийн мэрэгжлийн хэмж байдаг шалтгаан бол мэдээж тэр зүйлийг хэтэрхийх нарийсаад ингээд уншаад одоо бүрэн ойлгоод тэр зүйлээ хийгээ явж байгаа юм шиг байна байхгүй. Тэгэхээр яг бус үгүйсгэж байгаа юм шиг л те. Гэхдээ яг мэдгэнүүд мэдж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол зөв чиглүүлж явах л ёстой зүйл. Тэгэхээр нөгөө нэг яг үжилх гэдэг нь ихлээр эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйл айгуу чухал юм. Тэгэхээр нөгөө ингээд чихний хажуугаар ингээд нэг хэдэн минутын зүйл ингээд өнгөрөөл явж байгаа эсвэл болоо зүгээр ингээд нэг юм рилс үзчихснээс тухайн эмчийн орж иж зөвлөгөөнүүдийг их зүйл уншуул одоо сонсоход их зүгээр юмсаад унших, сонсох, мэдэх гэдэг зүйл. Яг зүгээр одоо ингээд хавдар тусаад ингээд явж байгаа нь ер нь бол хүүхний зохион байгуулалттай. Одоо өвчлөлийг тусаад ингээд явж байгаа. Эхлээд яаж юм гэхлээр хүн ингээд зөөр өгнө. Өвдөлт өгнө гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар организм өөрөө сигнал өгж байгаа байхгүй. За нэг болохоо ойлгох шүү шүү гэт те. Ядаж бид нар ингээд байж байгаа зүгээр ингээд байж байгаа сакс тоглоод ингээд яхаар хөлгаар ингээд нэг өвддөг шүү дээ те. Тэр чинь ингээд сигнал өгöd байхгүй. Сүүний хүчил гэдэг зүйл ингээд гинт ашиглахгүй байж байгаад их хэмжээний ашиглаад ирэхлэн гут нөгөө сүүний хүчил гаргаад кали электролитаа алдаад ирэхлэн гут ширвсэн татаал нөгөөдөл чинь ингээд хойш болно шүү дээ. Одоо болно гэдэг юм өгöd байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэхлээр ер тэр хэмжээний үзмний шүү суугаад ингээд явдагтаа яг адилхан тухайн зөөр илэрхээр энэ ягаад ингэж юм за энэ нэг юм асуудал байна уугүй юу гэдгээ ихнээ нарийн мэрэгжлийн эмчнэрт тавьчаад үзүүлэх хэрэгтэй. Үзүүлээ тэрнийхээ дагуу одоо гайгуул гайтай гэдэг юм яах нь үйлчлэгийг аваад ингээд явах хэрэгтэй. Тэрнээс биш ойр орчмын хүн танд таарсан юм надад таарсан юм танд бас таарахгүй байхгүй. Тий. Тэгэхээр одоо нөгөө тэрийг ингээд харангуут энэ болж ин гэхээр тэрийг авч уугаал тэр болж ин гэхээр тэрийг авч уугаал ингээд яваад ивэл өөрөөрөө л хорлож байгаа зүйл. Яг хөө мэдээж нөгөө ерөнхийдөө гээд нэг юм байгаа штэ одоо антибиотикийг 500 мг-аар нэг том хүн таарна гэдэг юм. Тэгэхээр яг үннийг хэлэхэд жишээлбэл та бүхэн яг ингээд өвдөд яваад килограмм жингэрэл байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл хүүхдийг килограмм жингэр имийн өгдөг байхгүй юу бид нэр. Тэгэхээр яаж нэхлээрээ 3 настай хүүхд 5 настай хүүхд хоёрыг яах нь адилхан килограмм жингэр өгөөд байвал нэгэнд нь ихтэн нэгэнд нь дутагдах байхгүй. Тийм тийм. Энтэй адилхан яаж нэхлээрээ аливаа им гэдэг зүйлийг хэрэглэхдээ яаж нэхлээрээ яг зөв тунгаар зөв цагт нь зөв хэрэгжилж ижил энэ маань им болох юм. Үгүй болвол энэ маань одоо юу гэдэг яах нь нөгөө хориотой буюу одоо хорт бодис болж хорд гэсэн үг шүү дээ. Унтахынхаа өмнө одоо яг тийм бүүс багсах юм уучж болохгүй шүү дээ. Би даралтныхаа миг унтахынхаа өмнө уучаад унтаж бас болохгүй байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хизээний нь яаж хэрэглэх үү гэдэг зүйл айгүйх чухал. Тэгэхээр нөгөө нарийн мэрэгжлийн эмч байх гэдэг байна да. Тийм бай. Тийм тэр зүйл айгүй чухал байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролоо бүрэн дэвшлүүлэх айгүй чухал. За хоёулаа эрүүл мэндээс ер нь жоохон хазаагаад. Одоо сая ингээ яриадсан чинь баг хоногийн 24 цаг баг эрүүл мэндээр ер нь хүний эмчлэг тал дээр барыг бодсоор хөдлөн чи өдөр хоног ч өнгөрчихөж байгаа юм шүү. Тэгэхээр эн чинь хүний бас нэг юм чөлөөц цаг, сул цагаараа гэдэг ч юм уу, тийм цагаараа хийдэг зүйлсүүд гэж байгаа.
өөр нэмэлт хобби гэдэг юм уу? Арай байхгүй юу? Тийм байхгүй шүү дээ. Фүү. Яг нь ер нь бол юм шүү. Одоо ингээд хаалгаа игээл дуусч байгаа нь дуусаад тэгэл яг ерөнхийдөө ингээд хаалгаа игээд дуусан гут чинь бид нар аль болох ингээд нөгөө өвчнөө хянана. Тэгэхээр ер нь бол ингээд байнгын л мэдээлэл явна штэ. Тэг ингээл за нэг тэдэс тэтэн цагийн хооронд ингэж шүү, vital гэж нэг юм яа. Та ингээл мэдэн штэ одоо зүрх бол хүний хүзэж хүлээхгүй. Тэгэхээр яаж юм ихлээр мэдээж ингээл нөгөө юу явна? Даралт хүснэ гэсэж जैन, багасж जैन, 3 сар гарч байгаа зүйл их байна гэл ингээл. Тэрэнд бол ингээл байнгын л мэдээлэлтэй л юм штэ. За юу болж जैन, даралт гэсэж जैन, бүсэж जैन, одоо тэгж जैन үү, бүтэн наа чин тэрнээс юм уу гэл ялган онцлогоог нь хийж өгөөл ингээл сувчтайгаа байнгын контакттай л байна гэсэн үг. Яг хав зүгээр хөдөө явах юм болов? Гоё агаар сайн. Байгальтайгаа илүү яг зөв тэ хөдөө яваад очоод хөдөө сууж явах сайхан. Гоё шүү. Ажил сууж явах сайхан. Тий. Нэг төрлийн бас нэг чинь амар том таймшрал бий болоод байна шүү дээ. Одоо аль болох ингээл хөдөө явахыг л их боддог. Гэтэ тийм боломж нь их бага л юм. Харин тийм байна. Яг үзлэгээр явахаар л явж байгаа. Тий, үзлэгээр. Тэгээд чинь бас л ажиллаар явж байгаа шүү дээ. Яг өглөө орой өдөр нь хүмүүсээ үзчихэд орой нэг жоохон цаг зав гаргаад тэгээд нэг сайхан ингээ өдөө суучих сайхан даалангуй 100-ны орой бол их гоё шүү. Нар жаргаж байгаа хараа суух та. Гоё тий. Өмнө говь айгуу гоё нар жаргадаг юм л шүү дээ. Тийм үү. За өмнө говь дэвш нэг нар жаргахыг гоё харъя. За манай өнөөдрийн ер нь подкастын маань нэр өөрөө байна уу гэдэг учраас бидний нэг үндс нэг юм асуултууд байдаг. Тэр нь юу гэх юм бол хамгийн анх одоо юу гэдгийг гар утастай танилцж ирсэн түүх. Тэгээ нөгөө талаар бол хамгийн анх байна уу гэж уцаар ирж ирсэн тэр түүхээ бидэнтэй хуваалцаач. Айгуу сайн уу. За. Одоо яг мэдээж тэр үуч чинь одоо энэ чинь 30 жил болж байгаа гэсэн тийм Mobicom тийм. Анх ингээд одоо би ч өөрөө 7 бишээ 8 9 настай л байсан баг. Ингээд анх Mobicom гээд уцаарч ирээ. За тэгээд тэр үед чинь одоо манай нөгөө ах маань амьдэрдэг гэсэн. Сэлэнгээс ирээд ингээд оюутан болцсон. Тэгээд бид цуг ингээд амьдэрдэг. Тэгээ ингээ вэдсэн чинь анх одоо яг л уцаа оруулж ирээд ямар уц үсэн сайн мэдэхгүй байна. Тэгэл уцаа ингээл гаргаж ирээд ийм дугаартай боллоо гэл. Хад ингээ гайхуулаад харуулаад ингээл те ингээ энд ийм товчлууртай ингээд. Тэгэл ингээл би ч жоох хүүхдэн ч тэрийг хараад ямар ч гоё юм бэ бүр. Ийм сайхан юм байдаг юм а гэл. Энэ ингээ хооронд ингээ уцаа бид чинь тэгээ тэр үчи ингэж л ярьдаг байлаа шүү дээ. Хажууд айл руугаа яриад нөгөөт нь гүйж ороод асуу. Гэсэн ингээл одоо энэ ингээ шууд тэр хүн рүү ингээл ярьчих уу гэсэн. Тэр хүн уцтай бол ярьж болно. Яста гоё юм байна. Үнэхээр би нэг барьчихъя гэх. Чи хагалчтай хэрэггүй. Өө ч өөрөө яриад уцаар яриад тэгэл ингээд тавьчин тэг ингээд би тэр оройжонгоо ингээд дээр тавьсан. Нойр хүртэх тэрийг хараад ингээд байж л. Тэгээд ингээд байсан. Тэгсэн нөгөө миний тэр ингээд нэг юм сонирхоод байгааг л манай тэр ах мэдсэн юм шүү га. Нэг өдөр ингээд нөгөө зургт үзэл ингээд үүсэн чил байцснаа л. Ой чамтай яриг гинэ. Гэл уцаа өгч чинь. Өөрөө мэдлгүй авдаг юм. Байна уу гэж авдаг. Тэгс нөөч намаа харж ирсэн л амар их шоолоод. Тэгэл би чи ингээл бодохгүй айгүй байдалд ороод би чи. Гүн ч нэрээ юу ч үлээдэ гэж бодоод над руу хинж ярих үү те. Тэр үстэй уцч байгаа хүн юм шиг. Хүүд айгүй хөвчлээ. Би тэгээд ингээ бас сайн нөгөө байна уу гэд ярихаар яг ингээ дахинд орж иж байгаа хаа. Миний хамгийн анх уцаар ярьсан байх нь уцсан байна тийм. Тэгээ уцыг аваад чам руу хүн залгаж ийн хэр над руу хин ярьж байгаа юм бол өөрийн мэдлгүй автоматар авч байна гэж ярьсан байдгийн. Тэр ерөөсөө одоо хүртэл шоолдог шүү дээ. Тий, одоо хүртэл шоолдог шүү дээ. Наа чи ингээ орж ирэх юу вэ? Нөгөө уц вэ нөгөө гэлээ. Тий. Одоо бол ингээд бид нар чинь ингээд хүүхдүүд ингээд төрөхөд ер нь бол баг ингээд төрсэн цагаас эхлээ бүгд мэддэг болчихсон ингээд уц гэж нэг юм байдаг. Энэ YouTube ингээд байнга үзсэн. Бид ч тийм байгаагүй шүү дээ. Байхгүй явж байгаа л тэгэл ингээд хоорондоо ингээд уцаар ярьж болдго юм багтаа гэж энэ технологиг анх удаа л харж илээ те. Шин зүйл те. Амьдралдаа шин алхам гэж хэлээ шүү дээ. Тэгээ тэрний дараа солонгос очвол бас ахаад өөр ертөнц зүйлтэй ирж шүү дээ. Тэр үед чинь бүр ингээд нэгдэж мэгдээл те. Тэр янз зулаа те. Ингээд зураг мураг авч маваад ингээд ирэлдэж байсан те. Тий. Тэгэл эн чи бүр юм байдгийм байх гээл. Тэгэл дас зохицол ингээд явсан да. Технологи зүйл хөгжөөл юм. Одоо эн чин бүхэл бүтэн зүйлүүдийг харж байна. AI харж болж байна. За тэгэл мэдж байгаа бүх сонирхож байгаа бүх зүйлүүдийг харж болж байна тий. Одоо хүн хүлээх гэдэг зүйл эхэндээ хэцүү байдаг гэсэн бол одоо бол нэг юм тавиад сонирхоод үзээд явж явах гэдэг зүйл айгүй их чухал болсон байна. Мэдээллийг зургатаар биш утаснаас авдаг болж байна тий. Тэр бас хөгжил айгүй мундаг ба шүү. Яг тийм шүү. Технологийн дэвшлүүд бүр бүх салбарт ерөнхийдөө анзаарч байна. Тэ сая эрүүл мэндийн салбарт хүртэл би нөгөө ультрасаунд радиологийн салбарт нэлээ ойр байсан болохоор тэнд бол бас технологийн дэвшлтүүд тэ бүр улам л супер болсон байл шүү дээ. Тэ илүү одоо юу гэдэг яг хоёр гэдэг ч юм уу MRI гэдэг юм уу тэ бүгдээр ингээ бүр маш нарийн
хардаг болсон байх жишээний тий. Технологи бол үнэхээр сайн байна. Технологиуд одоо ингээд үүсээд хөгжиж байгаа юм шиг дээ штэ. Компьютер зураг аавна. Бид нар өмнө яг ихлээр ингээд компьютер авангуудаа нэг юмж уншдаг байсан. Юу гэж хэлгээд нэхлээр нөгөө ингээд зураг болгоноор нь слайд болгоноор нь хараад компьютер гэдэг зүйлийг анхаарч ил. Бүр аягүй сони юм ярих юм бол манай Монгол улсад сонгогдсон эмнэлэгт анх MRI CT гэдэг зүйл орж ирж илээ. Анх байгуулагдаад. Тийм юу нэгзэж тийм байгаагүй Монгол улсад байгаагүй. Тэгээд хараад хөөх ийм том юмар ингээл ороод эн чинь хүнийг миллиметрийн зөрүүтэй ингээл зүсээл тэгэл тэр чинь ингээд бөөр илэг бөөр мөрийг ингээд бүгдийг нь ялгаал ингээл харчдаг юм байна. Үу цаа. Чи одоо 30 жил биш штэ. Ойрхон махгүй. Тийм. Оны нэгээд яг хөө те. Тэгсэн тийм байсан. Гэсэн чи одоо бүр тэр чинь хөгжөөд ингээд яваад AI-тай болсон. Одоо ингээд эрентхэн ингээд юугаар компьютер юм MRI-аар орчоод ирснээс те орчоод ингээд буцаад гараад ирэхэд баг хариу бичигдэнэ. Юу гэхээр олон тэр хүмүүсийнхаа нэг үзчихсэн датанууд дээр суурдлаад энэ хүн ийм байх магадaltaй байна. Бүр ингээд ороод ирдэг болсон. За бүр одоо бүр яасан бэ гэсэн чинь дуранд одоо тийм бат болсон. Жишээлбэл ингээд эрх баяр битээр хоёлаа ингээд дурангийн эмч заа юу. Ингээд хотоодор дуран оруулаад тэгээд нөгөөтг чинь ингээд эргүүлэл ингээд явж байгаа. Тэр чинь хүн болгоны скил гэхгүй. Скиллэр нөгөө ингээд дурангийнхаа үзүүрийг ингээд хажууд дээшээ доошоо болгоод ингээд дурангийнхаа ингээд бүх парт болгоно боёо хэсэг болгоно ингээд харж байгаа шүү дээ. Чамааг бол ингээд баруун зүүн талаас нь ингээд харж байгаа шүү. Тэгсэн чинь AI ороод ирэхээр одоо яаж ийм ихлээр ингээд за ингээд за эрх баяр эмч бол ингээд бүх ингээд зургнуудыг бол хотоодыг бол ингээд бүх сайдаар нь ингээд бүтэн зургийг авч ийна. 7 хоногт ингээд дуусан гот хариуч чинь гаргаж өгнө. Тэнгуут хашаа эмч бол ерөөсөө энэ одоо юу гэдэг хотоодны амсарч орж ирэнгуутай дотор талын арт талын ханыг ерөөс зургийг авахгүй байна. Гэ ингээд эмчтэр нь юм гаргаж ирдэг. Бүр. Тий. Тэгэхээр юу гоч ингээд оруулаад ингээд сүулдэ ингээд харж хагаад миний тэр дутуу байна уу юу гэ нөгөө баг ингээд чеклж байгаад ингээд хардаг болж байгаа байхгүй. Энэ бол технологийн дэвшил байхгүй. Тэгэхээр тэр хэсэгт хавдар байх магадлал байж чтэй бас. Тийш. Тэгэхээр 1 мм-ийн буюу 1 см-ийн зөрүүгүйгээр тэр тухайн зүйлийг буюу парт болгоноор нь одоо яах нь тухайн хотоодны зургийг буюу нэр ингээд бүдүүнгээс улаан олон зургнуудыг аваад тэгээд яах нь гэхээр эмчтэр нь хүртэл гаргаж өгнө. Тийм бэ. Технологиуд бүр ингэж хөгжиж байгаа. Тэгэхээр бол тэгээ бүр сануулж ш тэ. Тэгээ сануулсан. Тэр хэсгээ жоохон орхитуулаад байгаа юм шүү. Тийм та тэдэн хувьтай тэр хэсгийг харсан байх шүү. Тэгэхээр энэ дээр цааш та анхаарах нь. Тэгэхээр одоо эмчтний яриа явахаар ярих нь шүү дээ. За эрх баяр эмч бол 100% харж байна. Хашаа эмч бол одоо 70% хард юм байна шүү. За энэ дээр бол ийм байна. Энийг анхаараарай. Тэгэхээр нөгөө хүн чинь дараа нь орж ирээд тэр хэсгээ яах нь харах гэж ингээд оролдоо. Тэр хэсгийг аль болох үлдээхгүй гэсэн. Тэгэхээр аль болох бид нар яах нь нөгөө эрт онцлох тусмаа энэ технологиуд дээр явах юм бол хавдрыг бүрэн эдгэх гэдэг тал руу орох магадлал маш өндөр байна. Тийм байна. За маш их баярлалаа. Үнэхээр ярилцахад үнэхээр таатай байлаа. Маш гоё тийм дурсамжаар нь аяллаа. Мөн дээрээс нь том төслийнхэн талаарч ярилцлаа. Тэгээ дээрээс нь үнэхээр олон улсад бас хүлээн зөвшөөрөгдсөн мундаг эмч юм байна гэдэг тэр мэдрэмжийг бас авлаа. Тэгээ өнөөдөр дээр бас бидний урилгыг хүлээж авч ирж ярилцсанд маш баярлалаа. Тэгээ монголчуудаа тэр дундаа яг өнөөдөр бас манай подкастыг сонсож байгаа үзэгчтэй бас төсөөлд нь бас ахаад нэг уриалаад гоё мэдээлэл өгөөд хэлээд тэгээ хоёул ярилцлага өндөрлөе. Яг хөө зүгээр ингээд харахад бол ийм байсан л да. Би ингээд 10 жил яг Солонгост 10 жилийн боловсралтай эзэмсэн. Тэгээд манай одоо юу гэдгийг те миний өөрийн хувийн бодол бол юу гэхээр хүн эрүүл байна. Эрүүл байж боловсралтай болно. Боловсралтай болоод зөв сайн боловсралтай байж ижил хүн Монгол улс хөгжинэ л дөө. Тэгэхээр эрүүл байна гэдэг бол энгийн зүйл л гэж хардаг. Тэгэхээр энгийн зүйл гэдэг маань орж ирж байгаа хоол хүнс, за мөн те хэрглэж байгаа одоо хорд бодсод яг үнийг хэлэхэд хэрэглэхгүй хүн гэж бодлоо хэрэглэж үзээгүй ч хүн гэж болгоод энэ чудлаа яриад байгаа хөөхтэй зөкстой хэрэглээ гэж байгаа. Зөкстой хэрэглээнүүдээ зөв хэрэглээд эрүүл мэндийн боловсролдоо маш их анхаараасаа гэж хүсэж байна. Ингэх юм бол цаашлаад яваад биднэрт одоо юу те илүү их одоо муу асуудлууд муу үр дагавруудыг гарахыг илүү сэргийлэх бүрэн боломж бол бас байгаа. Тэгэхээр бол энэ зүйл дээр их анхаараач яа л гэж хэлэх гэж байгаа. Яг тийм шүү. Маш их баярлалаа. Бүх зүйлд амжилтсаа. Баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийг бид зүрх судас цээжний хүндийн мэс заслын эмч, ас чулуун эмчтэйг уулзууллаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.